Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Хүүхдэд тэрсэн эцэг эхчүүд 1-р шатлалын эмнэлгээс 13А маягттай эмчид үзүүлэх дугаар авах гэж цахим бүртгэл дээр урт цуваа үүсгэсэн байлаа. Харамсалтай нь цахим бүртгэлийн ажилтан өнөөдөр таны үзүүлэх эмчид цаг дууссан 2 хоног хүлээх шаардлагатай гэсэн хариултыг өгч эцэг эхчүүд дурамжин гар хаалгыг зүглэж байгаа нь эмнэлгийн ачаал дэндүү их, хүүхдийн өвчлөл ихтэй байгааг илтгэвшгэ. Тус эмнэлгийн цахим бүртгэлийн сувилагчийн хэлж байгаагаар эмчид үзүүлэх дугаарын хүлээлт их байдаг, эмчид үзүүлэх дараа 3-7 хоног гэлээ. Чихамар хоолойн кабинет. Чихамар хоолойн кабинет бол дээр хүлээлттэй байдаг да. Хүлээлт хэд 7-оос одоо доотлон 5-7 хоногийн. Тийм ачаал ихтэй үед бол бараг 10 хоногийн дараа цаг байдаг. Харин хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч нь амбулатороор үйлчлүүлэх иргэдийн ачаал бага иргэд өдөртөө эмнэлгийн үйлчлэгийг хүртэж байгаа гэсэн эсрэг хариултыг өгч байх юм. 4-р шатлалын үйлчлэгээ үзүүлж байгаа болохоор бүх хүмүүс маань л ирж байгаа болохоор жигдгэн л товлолоороо явж байгаа болохоор өнөөдөр бол илүү хүлээлттэй байгаа тасаг нь бол яг кабинет гэж харагдахгүй байгаа. Тэгэхээр энэ маань 3 хоногийн дараа юу 4 хоногийн дараа юу гэдэг товлолын нөгөөд явуулчихна. Тэгэхээр өнөөдөр шаардлагатай хүүхэд байгаа бол тухайн эмчигээ 13-аагаар бид нар яаралтай ирэмдлийн ангилалт гэдэг утгаараа хоногт нь үздэг. Тэгэхээр товлолт үйлчлэгээ гэдэг нь маань тухайн үйлчлэгээ өдөртөө хүрэх биш тухайн нөхцөл байдалд нь тохироод тодорхой хугацааны дараа үсгэл үйлчлэгээ л дээ. Наандаж энэ эмнэлгийн хаалгаар ороход сайхан инээмсэглээд өвдсөн хүүхдэд хэрвээд явж байгаа эцэг ихэд сэтгэл зүйн дэм өөх эмч мэрэгчлэнүүд тоотоо итгэн байсныг хэлэхэд илүүдэхгүй зэ. Хөдөөнөөс ирсэн эмнэлэгт танилгүй мөнгөгүй ядуухан эргээд бухын доотхыг харж үнэг турж өгөхийн үлгэрээр дараа л дугаарын цаг харж явсаар хугацаа алдаж байдгаа барж байгаагаа ч хэлж байлаа. Гэсэн ч ярилцлага өгмөөргүй байна. Хүүхдийг минь эмч үзэж харахаа болчихвол яах вүлээ гэсэн болгоомжтой байна гэх иргэнч байсан юм а. Хүүхдийг энэ 0 наснаас 1 насны хүүхд жоохон тусдаа үзүүлдэг харуул олон цаг хүлээж байна. Тэгээд энэ ханиад том хүүхдээ нь олон нийтийн газар энэ жоохон ой хүрээгүй хүүхд жоохон тиймэрхүү санагддаг. Тийм. Өөртөө ирж л авсан шүү дээ. Өөртөө ирж авсан. Аа. Тэгээд ганц 2 хоног хүлээж байгаа. Тэрхүүд бол яг оройн аваад маргааш тэгэл юм да. Тэрхүүд яг цагаараа биш дандаа яг баг цаг аваад баг нэмгүүл юм шиг шүү дээ. Нэг удаа эмчид үзүүлэхийн тулд 2 удаа эмнэлэг рүү ирж очдог энэ байдлыг хэрхэн зохицуулах вүлээ? Өглөө эрт ирээд номер авч чадааг бол нэмэлт цаг гэж эмчнэрт олгодог. Нэмэлт цагаараа эмчнэр үзлэг хийх нь ховор. Ажлаа хийж байгаагаа ял мэт үзэж биднийг загинж зандардаг их олон тооны иргэд байлаа.